За Игэл телевизийн 30 жилийн ойд зориулсан дундын бус ярилцлагын нэвтрүүлгийн тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид дундын бүстэй нэгэн цагт Иглийн эд ис болж явсан сэтгүүлч Алтан Шагааг өрсөн байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтай морилта. За баярлалаа. Тэгээд чамд болоод Иглийнхэнд телевиз үзэж байгаа үзэгчтэй, Иглийг дэмждэг үзэгчтэй 30 жилийн баярын халуун төргий. Мэдээж Иглийн 30 жил гэдэг бол бас урт хугацаа, нөгөө талаас богино хугацаа биш магадгүй. Тэгэхээр таныг бас ажиллаж байгаа цаг хугацаанд бол манай салбарын сэтгүүлчид бол бүгдээр л мэддэг байсан. За бас хамт ажиллаж исэн болоод одоо Игэлд ажиллаж байгаа хүмүүс бол бүгдээр таныг мэднэ. Бас YouTube ухахад л таны бас дуулынтай шуугантай бас сенсац болсон ярилцлагууд мэдээнүүд юм гарч ирж байна лээ. Эфир ихсэн байна. Манай гүн далаа манай. Хамт телшоо хөтлсөнд баярлалаа. Баг телшоо болчихлоо тийм. Тэгэхээр бас одоо үзэж байгаа бас нэвтрүүлгийг үзэж байгаа бас залуу сэтгүүлчүүд байж магадгүй. Тийм учраас би танд юу хэлэх гээд тэгэхээр та эхлээд өөрийгөө товчгоо нэг танилцуулж хэлэх гээд байна. За алдар нэр бол Төрөөтэй Алтан Шагаа. За анх утга зохиолын дээд сургуульд 96 онд арав төгсөөд утга зохиолын дээд сургуульд сэтгүүлч утга зохиолын судлаач шүүмжлэгч мэргэжлэр орж суралцаад тэгэхээр 94 онд орсон гэдэг чинь 2000 онд төгсөх юм. Тэгэхдээ 99 онд 99 оны 9 сард Игэл телевизэд нөгөө дадлагын тайлан дадлага хийх гэж очиод тэгээд нэг хувь тохиолоор тухайд ч одоо манай оюун дээр дарга ерөнхий редактор тэгээд урт насан мэдээний дарга манай алдар сэтгүүлч талигач Наранбаатар сэтгүүлч одоо янгаан төмөрийн уянга гишүүн асан манай баяр хүү ундрал хөтлөгч баяр хүү хөтлөгч гэл манай алдартангууд л байлаа л да тохойд. Тэгээд би чинь дадлага хийх гэж ороод манай Отгон Баатар талигач байсан. Тэгээд би чинь дадлага хийх гэж ороод ганц нэг мэдээ яваад бас тоо бөглөөд тэгж явж байгаа л зэглэх тушаал гарсан. Манай надтай чинь зөв манай Баасан дамб Баасан бямс сэтгүүлч. Битүүрийн тушаалаас нэг өдөр зэрэг гарч ирсэн. Тэгээд яг гоо тийм хүн байна. Одоо үзэж байгаа танихгүй шин залуу сэтгүүлчтэй байл. Тэгээд тэрнээс хойш тэгэл ирэн божигсан да. Та төгсөөг байхдаа Игэл телевизтэй ер нь холбогдсон байна. Яагаад ер нь цаашдаа үргэлжлүүлээд Игэл телевизэд ажиллая гэдэг сонголтыг хийсэн? Чи одоо дөнгөж оюутан хүүхэд тэгээд цалинтай болчлоо. Ажилтаа болчлоо. Тэгээд олонний танил боллоо. Тухайн телевизийн хүн байлаа. Тэгэл ер нь мэдээж ажилдаа орлохтой. Тэгээд яг мэрэгчлэр ажиллаж байгаа учраас мэдээж тэр том телевизэд жинклэнэ гэдэг чинь бол том ат завшин шүү дээ. Тэгээд анх Игэл телевизийг одоо анх байгуулахад бол нэлээд өндөр шалгуураар 95 онд чинь бас нэлээд чадaltaй чансаатай сэтгүүлчдийг анх шүүж шалгаруулж авчиж одоо манай тэргээс бүрүүн юм оюун дээр сэтгүүлч ихч тэгээд Батгуйн гээд байсан гант туг гээд сэтгүүлчдэг ингэж авч анх нэгдэжсэн гэдэг ер нь Иглийн түүх ярьж өгөх. Тэгээд тийм телевизэд ороод жинклэн гэдэг чинь бол маш том завшин шүү дээ. Тухайд чинь одоо UBS үндэсний телевиз 25 3-4 телевиз л байсан баг. Тэгээд өөр нь л өөр чинь сошиал байсан биш. Телевизэл үзэж байгаа, гол үздэг юм. Тэгээд тухайд чи Игэл чинь арай илүү яг нэгэн хэвийн нөгөө социализмын үеийн тийм нэгэн хэвийн сэтгүүл зүг барууны чиглэл рүү оруулж ирсэн. Илүү задгаа болгосон, чөлөөтэй болгосон, үзүүштэй болгосон. Мэдээг кино үзэж байгаа юм шиг тийм үзэж болдог болж эхэлсэн шүү дээ. Албан ёсоор тийм нэг биш те. Сонирхолтой. Гол нь хүн чинь мэдээ чинь өөрөө сонирхолтой байж иж
тэгсэн ирнэ сонирхолтойгоор хүнд өгөх мэдээлэл үлгэж ивэл бас мэдээ гоё байд юм болов гэсэн миний үндсэн зарчим гэдэг юм байдаг л та. Энийг тэгээ дараа ярих бах тий. Тий, таасаа хэлж байгаа илүү кино үзэж байгаа юм шиг болж эхэлсэн тий. Ер нь бол 99 он гэдэг бол миний нэгдүгээр ангид байсан байна. Тийм байна. Тэгэхээр тэр үед л одоо би сэтгүүлч болсон байна. Тэгээд та бас дөнгөж нэгдүгээр ангид аав усгээ заалгаж байхад сэтгүүл зүүн аав усгээ ер нь бол заалгаж исэн гэж би ойлгож болох юм байна. Тэр нэг сони юм байна. Тухайд бол нэгдүгээр ангид ч гэсэн аав ээжээгээ цагийн үрд үзэж байгааг ч юм уу те. Ингээл хараал байдаг л байсан. Тэгэл нэг л хүн гарч ирэл нэг л хүн од болол нэг л хүн олонний танил болол явдаг байсан шүү дээ. Одоо тухайлбал үндэсний телевизийн одоо нэвтрүүлэгч нар те. Дандаа ингээ хоолой хоногшсон. Ингээл тэгээ нэг хэвийн байгаад тах шиг санагддаг байсан. Нэг хэвийн байгаа телевиз үзэж байна. Тийм ээ. Тэгээ та сая хэлж байгаа ингээд кино үзэж байгаа юм шиг ингээд сонирхолтой хүмүүсийг ингээд мэдээнд ингээд татдаг, дурлуулдаг те. Яг энэ онцлог нь яг юун дээр ажиглагдсан танд. Одоо Eagle дээр те. Тэгэл Eagle дээр чинь нөгөө NBA гэж нөгөө Майкл Жордан гэж одоо хэд аварга юм бэ? NBA шууд амжуулж эхэлсэн. Тэр үеэс л NBA-д мэдээж орохотой болсон. Тэгээд дагаад Eagle-д орохотой болж байгаа. NBA үзэнгээ араас нь мэдэн явна шүү дээ. Тэгээд тухайд нэг гант сэтгүүлч нэг юм байшингийн дээвэр гадаа нэг цаг агарын тухай мэдээ болтой юм. Байшингийн дээврийн нөгөө төмрөд нь хуулраал наан нөр ингэж ярьцсан ингээл ярьж байгаа. Тэгээд би чинь барууны ямар телевиз тухай ч бас нэг үзэж амжаагүй ч байсан баг. Шал өөр харагдаж байгаа юм шиг. Нөгөө нэг аав ээж үздэг, биднээс үздэг цагийн хурд те нэг гоё албаас нэг байдаг л да цагийн хурд. Тэгвэл тэрнээс шал өөр ингээд өнгө төрхтэй юм харахлаач хүн ч өөрөө ирэхгүй хардаг юм байна л да. Тэгээд өн чи мэдээ гэдэг чинь иймэрхүү юм уу, ийм байдаг юм уу тэгэл. Тэг чи би ч одоо 95 он гэдэг чинь 9 дугаар ангид байсан тийм. Тэгэхэд анх Eagle-тэйгээ мэдж танилцчихсэн юм байна л. Тэгээд дараа нь ингээд биднес ороод үзэхэд одоо энэ Гантуг Буянбат ноён дэгч тэгээд Талигаш Наранбаатар гэдэг манай идэл божигнуулж ирсэн юм байлээ л. Тэгээд тэр сайхан тулны үргэлжил болж бас орох багшаа таарсан тийм. Тухайд ер нь одооны сэтгүүлчид бол ер нь хэдэн жилийн өмнөөс мэдээ гэдэг зүйлийнхаа сэдвийг олох тий ер нь амархан болцсон юм. Яг л тэр энэ сошиал платформуд өгсөж чинь хизээ ямар үйл явдал явахаа өөртөл зүгээр хайгаад нэг пэйж рүү ороод ингээл хардчдаг болчлоо шүү дээ. Тухайн үеийн сэтгүүлчид яаж мэдээнийхээ сэдвийг хаанаас олдог байсан? Дадлага хийх гэж ороод гээ те. Тэгэхээр хамгийн ихний дадлага хийх чинь би ч нэг дадлагын утсаа хурдан бөглүүлчихэл одоо гасчлуулах гэдэг те. Тэгээд ирсэн шууд сони өдүүлэл эхэлсэн л те. Өдөр тутмын сонингоч ирдэг. Тэр ингэж үдээд. Тэгээд тэндээс биднес ч нөгөө мэдээллийн их сурвалжуудаа болдог. Өдөр тутмын сонингийн сэтгүүлчдүүд гайхалтай шүү дээ тий. Байсан шүү дээ. Энэ бол тэгээд телевизийнхний биднесийн одоо мэдээний гол тийждэг их сурвалжийн нэг хэсэг санаа